Энэхүү дугаар дээр миний бие Монсудраг хэвлэлийн газартай хамтран кофе өрхөөс өмнө гэх бестселлер бүтээлийн талаар яриаг та бүхэнд хүргэж байна. За сайн байцгаана уу? За бид Японы зохиолч Toshikazu Kawaguchiгийн кофе өрхөөс өмнө номын талаар ярихад энд ирсэн байна. Тэгээд өөртөө танилцуулбал. Тэгээ намайг Батөргөл Бацаахан гэдэг тийм channel явуулдаг. Намайг болохоор Оян Анд гэдэг. Энэ номын орчуулгын редактороор оролцсон. За би бол намайг Ариусна гэдэг. Одоо Монсудраг хэвлэлийн газар маркетингийн менежер ажиллаж байгаа. Тэгээд гурлаа ерөөхдөө кофе өрхөөс өмнө зохиолол нэлээд уншсан, киног нь үзсэн. Тэгээд өөртөөхөө сэтгэлийг ярилцъя. За энэ ер нь бол хамгийн гол асуулт нь ер нь уншаагүй хүн байсан ч гэсэндээ хүний шууд мэдрэмжлөө ингэж асуудаг асуулттай. Тэр нь болохоор хэрвээ танд өнгөрсөн цаг руу буцах боломж байсан бол хинтээ уулзах байсан бэ гэдэг асуулт ер нь бол хүмүүсийн сэтгэлд шууд ингээд орж исэн гэх юм уу. Тэгээд ер нь та тийм боломж олдвол өнгөрсөн рүү буцах уу? Тийм миний хувьд бол яг энэ асуултыг бодож үзсэн. Нэгдүгээр яг амар гоё боломж ингээл өнгөрсөн рүү буцаал ингээл тэр үед ямар авах байсан бол гэж бодсон. Гэтэ ингээд яг миний хувьд хувь хүний хувьд бол нэг тэгж амар өнгөрсөн рүү яг тэр үед л буцмаар байна гэсэн зүйл байдгүй. Гэтэ ингээд өөр хүмүүст өөр янз бүрийн буцах зорилго байдаг гэж магадгүй. Чиний хувьд? Тийм, миний хувьд гэсэн өнгө ижил. Гэхдээ хэрвээ нөө зайлшгүй явах шаардлагатай гэвэл мэдээж нэг тийм бага нас руугаа ч юм уу те нэг аж аргалтай хамгийн аж аргалтай өдрүүд рүүгээл буцах болов гэж бодож чинь. Дахиж тэр үеийг мэдрэхийн тулд гэх юм да те. Тэр үеэрээ буцах байсан болоо. Би бол яг нэг үйл явдал бодогдчихсан юм л та. Гэхдээ яг ерөнхийдөө ярих юм бол айгу хин нэг гомдоох үг хэлжсэн гэх юм уу? Тэрийг л өнгөрсөн цагт очиод чимээгүйгээ тэгж хэлсэн байх юм байна да. Тэгээ ерөнхийдөө энэ асуулт чинь болохоор энэ зохиолын хамгийн түрүүнд тавьж байгаа бүр ном нээхэж номын арын хуудсанд гарч байгаа хамгийн гол асуулт нь байсан. Тэгээд Kawaguchi Toshikazu гэхин зохиолч нь болохоор 1971 онд Осака хотод мэдлсэн зохиолч байдаг. Тэгээ нөгөө жүжигний зохиолч гэдгээр хүмүүст илүү алдарсан өөрөө том олон улсын нэртэй наадмуудад бас жүжигний зохиолоор шагнал хүртдээсэн. Тэгээ кофе өрхөөс өмнө гэхин шидэт реализм маягийн зохиол нь 2015 онд гарсан. Тэгээ энэхүү зохиолч хамгийн анхны хүүрнэл зохиол. Тэгээд хүүрнэл зохиолын хувьд болохоор онцгойтой байсан. Түрүүнд урдсан жүжигний зохиолч байсан учраас ингээд яг номыг бүхэлд нь ингээд уншихад ингээд нэг тайзны нэг хэсэгт ингээд бүхэлдээ багтчихаар юм шиг. Бүхэлдээ ингээд багтаад ингээд зөвхөн нэг кафе хідэн суудалтай. Тэгээд цөөн хэдэн тооны дөрүүттэй. Тэгээд зохиолчны онцлог нь болохоор ингээд ямар ч гол дүр гэсэн юм байхгүй. Бүх дөрүүд нь гол дүр болдог, бүх дөрүүд нь туслах дүр болдог. Эхний бүлэгт ингээд байсан хүмүүс дараагийн бүлэгтээ гол дүр болдог. Тэр хүмүүс нь дараагийн бүлэгтээ туслах дүр нь болдог ч гэх юм уу те. Ингээд шугамын хувьд болохоор ингээд аль айландаа хамаараа явчихдаг. Тэгээд мөн жүжигний зохиол боловч тэр нөгөө нэг бидний ердөө унш таацсан тэр нөгөө нэг сонгодог зохиолуудыг бодвол харьцангуй уншихад амар хэлбэр байсан. Сонгодог зохиолуудыг чи ингээд уншаад явхад одоо нэг дүр дүрслэл ингээд нэг үйл явдлыг өгүүлэх гэж бараг 2 3 нүүр ингээд яруу хэрэглүүртэй ингээд адилдах зөөрлөлөөр ингээд явцдаг байсан бол энэ болохоор нөгөө үйл явдал нь голчлцсон. Тэгээд дөрүүдийг болохоор зөвхөн үйл хөдлөлөөр нь илүү одоо зан чанарын тодорхойлдог ч юм уу те ичимхий үний болохоор ингээд нугтаадаг ингээд юм бардам үний болохоор ингэж яадаг гэх мэтлэн үйл хөдлөлөөр нь хүний зан чанарыг айгуу тодтогцсон учраас бичлэгийн хувьд ч гэсэн айгуу тийм цоо шинэлэг надад бол санагдчихсан.
Тэгээд зохиолын хувьд болохоор 4 бүлэгтэй. 4 бүлэг ингээд уншаад үзвэл хосууд, эхнэр нөхөр, эгч дүүс, ихүр гэсэн юм 4 бүлэг байгаа. Тэгээ ингээ ямар ч хүн ингээ гаднаас харахад ингээ харилцааны 4 өөр төвшинг харуулснараа айгүй тийм сонирхолтой байсан. Тэгээд яагаад кофе өрхөөс өмнө гэж нэрлсэн бэ гэхээр одоо зохиолын жоохон ороод ярихад Японы одоо Токио хотын нэг буланд байдаг жижигхэн кофе шопд нэг онцгой суудлаа байдаг. Зөвхөн тэрхүү суудлал цоввол ингээд та өнгөрсөн үе рүүгээ ч юм уу тий ирээдүйгээр цаг хугацаар аялах боломжтой болдог. Тэгээд тэрхүү цаг хугацааны гол аялна гэвэл кофе ингээд аягалж эхлэхээс эхлээд хүртэл хугацаагаар та аялах боломжтой. Тэр нэг тодорхой нэг 20-30 минут ч юм уу тийм бага хугацаанд аялах боломжтой учраас кинон дээр нэг 5 минут юм шиг л санагдав. Тэгээд кофе хүрэх хугацаа чинь бас нэг өрөөний температур, аяг шаазангаас хамаараад өөрлөдөг юм байлээ. Тэгээд хүн тэр хугацаанд кофе өрхөөс өмнө тухайн кофегаа уугаад ирэх ёстой болохоор зохиолыг бол кофе өрхөөс өмнө гэж нэрлэсэн. Тэгээд нөгөө түрүү хэлсэн шидэт реализм гэдэг цаг хугацаар аялж байгаа ч гэсэн айгүй тийм бодтойгоор аялдаг гэсэн. Тэгээд цаг хугацаар аялахтаас их эрэгтэй болон дүрмийг дагах хэрэгтэй байдаг. Тэгээд тэрний одоо хамгийн гол дүрм нь болохоор одоо нөгөө та өнгөрснөргөө очиод юу ч хийсэн бэ, юу ч гэж хэлсэн бай. Одоо цагч өөрчлөгдөхгүй гэж хэлдэг. Тэгээд энэ нь болохоор надад одоо нөгөө бусад цаг хугацааны одоо аяллаа сэдвтэй зохиолуудаас ялгарх онцлог нь болсон юм болов уу гэж бодсон. Яагаад бол нөгөө цаг хугацааны аялалтай зохиолууд ч хүмүүс ч өнгөрснөрөө очиод ямар нэгэн зүйлийг өөрчлөхтэй түрүүн санаагийн хэлсэн шиг тэр юмыг болиулах, өөрчлөх гэдэг ийм зорилготойгоор цаг хугацаа руу аялдаг байсан бол энэ болохоор танд их шавах боломж байхгүй. Зүгээр та зөвхөн тухайн хугацааг мэдрэх зүгээр арай өөр байсан бол яах вэ гэдэг тийм боломжийг харах гэсэн нэг тийм одоо сонголттой байдаг. Тэрүүгээр илүү онцлог байсан болов гэж бодож байна. Тэгжээс нөгөө нэг butterfly effect гэдэг заваа butterfly effect гэж түүхийг өөрчлөх ингээд хүмүүст өөрчлөлт оруулах гэдэг тийм ямар ч боломж байгаагүй. Тий, надад бол уншаад ер нь бол зүгээр амар сэтгэл хөдлөхөн байсан. Яг үндэ үйлс тий киноч гэсэн айгуу гоё болсон байсан. Тэгээд тий надад бас яг чиний хэлсэн шиг яг ингээд жүжиг шиг ингээд ерөөсөө илүү дутуу өгөхгүй яг л гол поинтуудаа амар гаргаад дөрүүдээ амар гоё илэрхийлээд тэгээд яг цаг хугацаагаар аялах гэдэг ойлголтыг ашиглаад амар тийм гоё нарийн түүхүүдийг тийм амар гоё гаргаж ирсэн юм шиг санагдсан. Тийм. Чамд ямар санагдсан? Надад ингээд арай өөр өнцгөөс нь ярих юм бол одоо бестселлер зохиол байгаа шүү дээ тий. Тэнгүүд олон улсад бестселлер. Тэгээд бас Монголд орчуулагдсангуудаа бас бестселлерийн нэгт одоо 4-7 хоног байх ч юм уу. Тэнгүүд бас манай арьсан өрөмтэй модон бол ерөөсө буудаггүй. Тэгээд тэр хоёр жоохон төстэй санагдаад байхгүй яа. Тэгэхээр нуудаа харуулсал хийдэг. Хэлж чадаагүй, ойлголцож чадаагүй, он цаг өнгөрцөн. Гэтэ сэтгэлээс нь ерөөсө явдаггүй. Тэгэхээр яг монголчууд одоо уншигчд маань ингээд яг тийм зохиолуудыг маш эрэлттэй авч яах нэхэр амьдрал дээр ч гэсэндээ нэгэндээ яг одоо бага хугацаанд сэтгэлээ тутал нь илэрхийлж чадахгүй байдаг юм шиг ажиглагдаад байгаа байхгүй юу. Миний хувьд гэсэндээ бас тиймэрхүүлтэй ингээд заа гэдэг өөрийнхөө бодолд итгээд үлдээчдэг нэг харилцаагаа нэгнийхээ нөгөөнийхөө дотор бас ингэж хангалттай нэвтрэлцэж ойлгож чадахгүй өнгөрүүлждэг. Тэр асуудлыг бас энэ зөвхөн монголчууд шилтэй ер нь ингээд дэлхийд дахин айгу хүний одоо харилцааны айгу тийм байд юм байна. Тэрийг нь илүү ойлгосон гэх юм уу. Энэ санааг дэмжиж гэх юм уу нэг Кавагучи Тошика зөвхөн зохиолч нь өөрийнхөө нэг ярьсандаа дурдсан байдаг байхгүй юу? Тэгээд энэ хүү зохиолоо яагаад бичих болсон бэ гэх юм нэг хүмүүс одоо хүмүүсийн амьдрал явна гар зохиолтой тийм травматик ингээд сэтгэл өвдөм үйл явдал тохиодог. Гэтэ ингээд тэрийг нэг зөв давж чадах ингээд зөв өнцгөөс харахад айгүй бэрхшээлтэй байдаг. Гэтэ би болохоор ингээд шидэт реализм буюу одоо энэ чинь шидтэй байгаа шүү дээ цаг хугацаар аялна гэдэг. Үүнийг одоо цаг хугацаар аялна гэдэг ий чи дээрээ хүн тэр нэг травматик үйл явдлаа хэрхэн давах ямар өнцгөөс харах түүнийг илүү ингээд суралцаасаа гэсэн маягаар бицэн гэж яг ярилцлагандаа дурдсан байдаг. Тиймдээс тэр ингээд зохиолт нэг төрүүлсэн харилцааны дөрөв өөр төвшөндөөсөн. Дөрүүлээ ингээд цаг хугацаараа аялаад ирэхдээ өөрсдийнхөө нэг туулж өнгөрүүлсэн тэр травматик үйл явдалтай арай өөрөөр хандаад хүрээд ирсэн байдаг. Тэгээ бас нэг юм санаа бодогдчихсан. Зохиолч нь өөрөөс нөгөө хүний одоо хайрын олон төрлүүд байгаа шүү дээ тий. Хосууд байна, их хүр байна, эгч дүүс байна. Тэгэнгүүт хайр байгаа үед мэдээж хүний л амьдрал учраас хагцлаг байсаа байна, төсгөл байна.
Тэгээд Альфред Адлер хэлсэн байдаг шүү дээ. Хайрын гол зорилго бол сайхан хагацхын төлөө байдаг гэдэг. Нэг тийм ном байдаггүй. Жаргалтай бах зориг дээр яг тэгж гардыг. Тэгээ бодонгот яг л нөгөө хүний амьдралын хамгийн шидэт реализмын хэрнээ амьдралын байд хатуу үнэн бол яг тийм шүү дээ. Хайр мэдрэмж гэхдээ төгсөн хагацсан. Тэрийг л айгу хөндөж утсан байлээ. Тийм надад бас тэгээ дээр нь тэр хүмүүс ч нөгөө цаг цагаар аялж ирчээд ингээд хүн болгоо ямар нэгэн байдлаар амар өөрчлөгдсөн байдаг. Тэгээ тэр нь миний бодлоор ингээд амар нөгөө оптимистик яг ирээдүйд нөгөө нэг зорьсон тийм утга учиртай амар байгаад байдаг. Одоо жишээлбэл тэр нөгөө нэг Фумико ч юм шүү дээ. Найз залуу нь ирж болох юм байна. Тэгэхээр ингээд ийм найдлага төрчдөг. Эсвэл одоо яа гэдэг нөгөө нэг сувлагч эмэгтэй байгаа шүү дээ тий. Тэгээд ингээд за би ингээд нөхрөө асарч болох юм байна тий. Яг ингээд хувь үеийн утга учир нь ингээд амар хэцүү зүйлүүд амьдрал хүлээж байгаа ч гэсэн яг ингээд зүрх нь ингээд өөрчлөгдөөд тэр нь ингээд бэлэн болоод ирсэн байгаа нь айгу гой санагдсан. Тэгээд надад зохиолын одоо нэг хамгийн эхний бүлгээс айгу тийм оптимист санаа өгчл байсан л да. Эхний бүлгийн хувьд ингээ ярахад нөгөө Фумико гэдэг бүсгүй амар ажилтай амьдралтай карьертэй бүсгүй байсан. Тэгээд найз залуутайгаа бас нөгөө бараг 3-4 жил ч юм уу те үерхэд эхэлчихсэн байсан. Гэтэл найз залуу нь өөрийнхөө нөгөө хүсэл мөрөөдлийг өгөх гээд Америк руу ажил явдаг. Тэгээд ингээ зохиол хэсэгт хэлдэг байхгүй 7 хоногийн өмдтөр ингээ салчихсан. Намайг өнгөрсөн рүү буцаагаад би салахгүй салмааргүй байна. Гэт ингээд манай зөөгч юмхтэй та өнгөрсөн өчөөд юу ч хийсэн ингээд өөрчлөгдөхгүй шүү дээ. Найз залуу чи Америк явсан чи өөрчлөгдөхгүй гэсэн чинь ингээд нөгөө юмхтэй чинь жоохон эргэлзэж эхэлдэг. Тэгээд тэрэн дээр бас нэг санаа нь гардаг. Хүмүүс яагаад өнгөрсөн рүү явдаг вэ гэхээр ерөөсөө юм өөрчлөх гэж явдаг. Тэнгүүд тухайн кафед өөрчлөх болохгүй гингүүд явах гэж байгаа хүмүүсийн дийлэнх нь ингээд за боллоо гэж болчихдаг гэж байгаа байхгүй. Тэгээ манай Фумико гэх бүсгүй болохоор үгүй ямар тааж үзээд алтъя би энэ хийх үгийг хэлмээр байна гэсэн маягаар хэлчихдэг. Тэгээд өнгөрсөн рүү буцаад яваад найз залуу руугаа ингээ хэлээд нөгөө нэг санаагийн төрүүлсэн шиг ойлголцож чадаагүй байсан зүйлтэй нэг бат цагтхан ойлголцоод тэгээд буцаж ирээд надад тэр Казо гэдэг зөөгчнөөс асуудаг. Өнгөрсөн ингээд өөрчлөгддөг юм байжээ. Тэгээ ирээдүй яах вэ гэсэн чи Казо айгу хөөрхөн ингээд ирээдүй таны гарт байгаа штэ гэд. Тэгээд манай Фумико бүсгүй найзлалтаа эргээ нийлсэн байдаг юм. Натан дээр чи яг нөгөө нэг Киркегорын хэлсэн үг байдаг шүү дээ. Дани философч нөгөө нэг амьдралыг ойлгоход бол зөвхөн ингээд аргашаагаа амьдрал бол аргашаагаа ойлгогддог. Гэхдээ ингээд зөвхөн урагшаагаа амьдрдаг гэдэг шиг. Тийм. Зөвхөн аргашаагаа ойлгогддог. Гэхдээ урагшаагаа амьдрдаг. Ер нь бол тэгээд манайхан ч гэсэн яг баш зохиол явуулахнууд түрүү 4 бүлэгтэй гэсэн эхний 3 бүлэгт хүмүүс дандаа өнгөрсөн рүүгээ явдаг. Харин төгсгөлийн бүлэг л ганцхан ирээдүй рүүгээ явдаг. Тийм болохоор саяын санаа ч гэсэн давхар гарсан юм байна одоо. Чиний хувьд хамгийн сэтгэл хөдлөсөн бүлэг нь ямар бүлэг вэ? Надад бол 2 дугаар бүлэг тэгээд 4 дугаар бүлэг хамгийн сэтгэл хөдлөх байсан. 2 дугаар бүлэг дээр яг товчхон ярьчуу тэр одоо 2 дугаар бүлэг дээр ч нэг хосууд байдаг. Хосууд гэдэг биш юу лээ. Эхнэр нөхөр гэдэг нэртэй. Тэгээд нөхөр нь болохоор Альцгеймер тусчдаг тий. Тэгээд ингээ аяанда ой санамж алдаад ирдэг. Тэгээд хамгийн өрөвдөлттэй хэсэг нь бол яг нөгөө нэг эхнэрээ мартаад ирдэг. Тэгээд эхнэр нь ингээ асуусан чинь нөгөө хажууд нь ирсэн чинь ингээ чи хинбэ гэдэг тий. Тэгээд тэр хэсэг бүр ингээ хамгийн интермэр. Тэгээд яг хамгийн оргил хэсэгтээ бол бүр яг ингээ тэр зангилаануудыг нөгөө нэг захаагаар гаргаж өгдөг. Хэсэг нь амар гой санагдсан. Тийм. Надаа бас тэрэндээ нөгөө нэг хандах өнцгөн өөрчлөгдсөндөө айгу баярлалтай л та. Ингээд уусаа цахаан дээр өөрчлөх ихнэр мэдчихэл байгаа байхгүй ингээд нөхөр мэдчихлээ ингээд чи сувлагч мэрэгчлээ учраас намайг асарч хандахыг чинь би мэдэж байна. Гэтэ би чиний өвчтөн шиг баймааргүй бай. Би ингээд чиний ихнэр чиг чинь байж чадахгүй байвал нөхөр шиг чинь байж чадахгүй байвал ингээд намайг хаяа аваарай гэд. Тэгээ би бол чиний хувьд ингээ өвчтөн шиг биш одоо нөгөө нэг юу нөхөр шиг чинь одоо үлдмээр байна гэж хэлэх нь илүү гоё. Тэгээ яг дахиад нэг түр оптимист санаа гарч ирж байгаа нь манай гол дүрийн тэр одоо нөхөр байгаа шүү дээ Фусагийн их нөхөр тэр захааг ингээ уншаад эхнэрийнхээ ямар санаа бодлыг ойлгосон байх эхнэртэйгээ ингээ буцаад яг хосууд харилцаа эхнэр нөхөр гэсэн харилцаагаа илүү сэргээх гээд оролдож эхэлдэг нь илүү онцлог байсан. Тэгээ тэн дээр хосууд юм даа. Тэгээ яг амар сэтгэл хөдлөсөн хэсэг нөгөө нэг нөхөр нь ингээ нэг сэтгүүл ингээл саарчаа суугаад байдаг та. Тэгэл тэр нь ингээд хин дээр ойлгохгүйсэн шүү дээ. Тэгсэн чинь яг үүндээ сүулт арч чи их нэртэйгээ цуг аялсан
газруудаар тэмдэглээ яваад байсан. Тэгээ эхнэрээ мартцсан мөртлөө эхнэртэйгээ тэр цуг аясан юмнуудыг ингээл дурсаад байж Эхнэр хин гэдгээ марцсан мөртлөө эхнэртэй гэдгээ хамт байдаг гэдгийг санаад байдаг. Тэгээд нэг захаагаа өгөхгүй л хөх юмтай байгаад байдаг тийм. Тэгээ бас нэг өрөвдөлттэй хэсэг нэг яг нөгөө нэг яд штэ. Өнгөрсөнд очоод одоо цаг өөрчлөгдөхгүй гэдгийг мэддэг. Гэтэ ингээд нөхөртэйгүй чи минь амар сайжирна, чи минь амар сайжирна. Бүх зүйл зүгээр болно гэдэг ингээд амар хүчлээд байдаг нь амар өрөвдөлттэй. Тэгээ дууг нь бол нөхөр нь мэдж байгаа шүү дээ. Угаасаа ингээд идэгрээгөө болохоор мартцсан байна гэдгийг мэдж байгаа. Гэтэ ингээд тэр мөчтэй болол тэр хүний эмоц ингээд амар интенс гарч ирж исэн. Тэгээ амар хүчтэй. Кинон дээрээ ч гэсэн ингээд өнгөрсөн рүүгээ очсноо намаа хин гэдгийг санаж гинэ гэж хамгийн түрүүнд асуудаг. Яг тэр үеч ихнээс ингээд өөр зөр хөвж байгаа юм шиг ингээд бүр ингээд мартагдсан гэдэг чинь айгүй хэцүү байгаа байхгүй юу? Тэгээ намаа хин гэдгийг санаж гинэ үү? Би хин бэлээ? Чи нэг намаа хэлээдгээ гэдээ бүр хамгийн түрүүнд асууж байгаа юм тэр байдаг. Миний хувьд хэм бол хамгийн ойр нь зөв эхний бүлгийн хосууд гэсэн байхгүй юу? Тэгээд би чинь нөхөртэй болж үзээгүй, ээж болж үзээгүй гэдэг юм уу те. Тэгээд бусд нь болохоор нөгөө нэг арай өөр, арай нэг мэдрэхэж хохол. Хосууд дээр болохоор ингээд залуу хүмүүстэй тэгээд нөгөө нэг хангалттай төв ухаарал нэг амьдрал нэг байгаагүй гэх юм уу. Тэнгүүтээ анхныхаа тэр үл ойлголцол юм айгуу тийм салалт гэдэг юм чинь бас айгуу тийм штэ. Тэгээд өөрөө салж үзсэн болохоор тэгээд яг тэр нөгөө нэг айгуу ойр туссан. Тэгэл яг кинон байдаг. Кинон дээр гардгүй боловч яг тухайн хосуудын miscommunication гэдэг юм ойлголцож чадаагүй юмуд айгуу гардаг болохоор тэр айгуу сэтгэл хөдлөсөн шүү дээ. Бас нэг амар хэсүү юм туулдгүй ч гэсэндээ тэр салт бол надад айгуу ойрхон байсан. Ойр байсан гэхээр надад бас 3 дугаар бүлгийн нэг жоох ойр санагдчихсан ихчдөө шиг. Би бас нэг ихчдээд өгөхгүй. Тэгээд тэрэн дээр яг маа нөгөө нэг Азийнхны ч ихүүтэй ингээд юм дорн техникны нэг уламжлалт хэм маяг нь гарч ирдэг. Тэрний үе гэхээр ингээд ихчдөө хоёр байгаа. Аль нэг нь аав ээжигээ асарч үлдээж хажууд нь байх хэвээр. Тэнгүүд яг нэг нь л яг хүсэл мөрөөдлөө хөөгөөд явах ёстой юм шиг болчихж байгаа байхгүй юу. Тэгээд 3 дугаар бүлгийн болохоор ихчдөө хоёр байдаг. Ихч нь болохоор айгуу тийм нөгөө free spirit буюу амар тийм зоргоороо дураараа айгуу тийм хүн байсан. Тэгээд нөгөө гэр бүлийнхаа бизнесийг авч үлдэхгүй гингүүтээ шууд гэрээсээ цухтаад аав ээжтэй муудалцаа явчихдаг. Тэгээ ингээд дүүн өөрт юм хэлэх гээд тахад тэрийг сонсгоо. Айгуу л бол өстэй би өөрийнхөө хүсэл мөрөөдлийг хөөгөө явмаараа та гэртээ ир гэж хэлчихэж байгаа гэд их чинь анханасаа бүр дүүгээ огт тоодоггүй. Тэгээ яг тэн дээр ингээд хин яваач хажууд үлдэх вэ гэд. Тэгээд номын түрүүн 4 бүлэг ингээд багаар хөндрөөд эхэлдэг байхгүй. Эхнийхээ салуу хосуу зөвхөн ингээд салж исэн бол хоёрт дээр эхнэр нөхөр нь аль нэгэнд хүн төвчин тусцсан. Одоо тэгээ 3 дугаар бүлэг дээр гэхээр тэгээ дүүн харамслаа ослоороо нас орчихдаг. Тэгэл би бүр яна нас орч юм уу орж байхдаа тэгэж бодоод тэгээд их чинь болохоор ингээд за яг хоо дүүхээ ингээд юу ч өөрчлөгдөхгүй мэдчихлээ л да манай дүү нас орсон хിവэрэн. Гэтэ яг нэг явахаас өмнө дүүдээ нэг гоё дурсамж үлдээ чи гэсэндээ өнгөрсөн рүү очингуудаа за би эргэж очио чи хүсэл мөрөөдлөө хөө гэсэн маягаар юм хэлэх зорилготой очдог. Тэгээд тийч бодлоос нэг түрүүний miscommunication гарч ирдэг байхгүй юу? Дүүгээ ингээ өөрийнхөө л бодлоор ингээ дүүгээ бодсоор агаад яатсан. Гэтэл яг үндэ дүү нь болохоор би хүсэл мөрөөдлөө хөмөөрэн та эргэж ир гэж хэлэх гээгүй. Та эргээд ирчихвэл хамтдаа энэ зочид буудлаа энэ бизнес өргөжлөө явчаа. Би тантай л хамт энийг ажиллахыг хүсдэг байсан гээд яг нөгөө нэг өөрийнх нь жаахан дүүн хിവэрэ байдаг. Тэгээ тэрэн дээр айгуу тийм гэл өвдөө яалчгүй дээ бүр нас орсон хүн болохоор тэрий ч одоо бүр үнэхээр эргүүж буцах боломжгүй. Тэгээ бүр манай хүн ингээд нэг кофе өргөхөд тэгээ тухайн кафед байдаг нэг зүйлсэн шүү дээ. Ингээд кофе өргөхөөс өмнө яг дуурдаг нэм сэрүүлэх шиг зүйлтэй. Тэгээ тэрий зөвхөн 3 дугаар бүлэг дээр ашиглаж байгаа байхгүй юу? Та ингээ хэтрүүлчихвэл ингээ сүнс олоо үлдчихэж шүү. Хэтрүүлж болохгүй сэрүүлэх чинь дуграад байна гэд. Энийсээс кинон дээр айгуу тийм хурцаар гаргаж ирсэн байдаг. Сүнсээс юм шиг тийм сүнс. Яагаад сүнс гардаг вэ гэхээр нөгөө нэг өнгөрсөн цаг хугацаар аялчаад кофе хөрхөөс өмнө эргэж ирж амжаагүй хүмүүс сүнс болоод үлдчихдэг. Нэг хоёр ертөнцийн заагтаар гацчихдаг ч юм уу тий. Тэгээ нөгөө зохиолт ингээд сууж байгаа гол дүрэн эмхтэй цагаан даашинстай эмхтэй яг тэр сандал дээр сууд эзгэндэг мүү. Тэгээд нөхөртөөгөө уулзах гэж яваад нөгөө кофе өрхөөс өмнө эргэж ирж чадаагүй учраас яг тэндээ ингээд сүнс болоод үлдчихсэн ингээд. Тэгээ маа тэр цагаан даашинстай эмхтэй дүр ах аюу тийм чимэг байдаг. Тий. Яг нэг эхний бүлэг ингээд нөгөө хүмикон найзтай уучраа болоод доосонгууд
Яг бүлгийн төгсгөл нөгөө эмэгтэй чи баг ном уншиж сууж идэв шүү дээ. Уншсан ном хаагаа тавихад хосууд гэсэн нэртэй ном байлаа гэдэг бүлгээс ингээд тоцоод өгчихсэн. Тэр аюу чимэг дүр байсан. Тийм хөрхөн чим. Одоо манай подкаст чинь бас нөгөө Бат орилын сугаар давхар явж байгаа тий. Тэр бид ер нь өөрөө чинь зүгээс бас юу гэж бодож юм бас харамсал харуулслын талаар ярих гэсэн. Харамсал харуулслын талаар. Тийм энийг бол юу манай найз хэлсэн бохгүй ингээд чамд ямар санагдсан гэсэн чинь ер нь бол яг одоо цагийн тухай амар юм шиг санагдлаа гэд. Тэгээд тэр нь юу гэсэн үг вэ гэхээр ингээд энэ хүмүүс ингээд заавал өнгөрсөндөө очиж тэгэж амар их зүйлийг ойлгож байгаа хор бид нар яг ингээд одоод л харамсахгүйгээр ингээд өөрийнхөө бодож байгаа зүйлийг хэлээд ч юм уу тий. Та хоёрын хэлсэн шиг ингээд аль болох нөгөө miscommunication авахгүй ингээд бодож байгаа хэлээд сайн ингээд ойлголцоод явсан бол ийм зүйлүүд болохгүйгээр байж болох байсан байна гэд. Яг тэгвэл жинхэнэ амьдрал дээр цаг хугацааны аялал гэж байхгүй. Тэгээд тийм угаасаа яг нэг л олдож байгаа амьдрал болохоор яг тэгж нөгөө нэг тийм амьдрах хэрэгтэй байна л гэсэн утгатай байсан юм. Тийм. Бас нэг сонирхолтой санаа гарч ирж ирсэн. Надад тгий санагдчихсан шүү дээ. Дөрвөн хүн аялж байгаа шүү дээ. Дөрвөлэн ихт эмэгтэй хүн байсан. Тэ. Яг кинон дээр ингээд кинон дээр ингээд багцаа өөрчлөлттэй байдаг ч гэсэн зохиол дээр болохоор анх хүмүүс тэрийг айгу асуужсан байхгүй. Яагаад цаг хугацаараа аялаад өнгөрснөр явж өнгөрсөн эмэгтэй хүмүүс байгаа юм бэ? Тэгээ магадгүй нөгөө тэр санааг нь дан эмэгтэйчүүд гэхээр ч арай өөр санаа болчих гээд байдаг. Тэгээ тэр санааг нь өөрчлөх маягаар зохиолтой одоо нөгөө дөрүүдийн бас багцаа өөрчилсөн болов уу гэсэн кинонда. Олиг тэр дан эмэгтэй хүн явж байгаа гэхэл эмэгтэй хүн ганцхан харилцаанд санаа зовдөг мэтээр оруулах гээд байгаа юм шиг. Тэр ихч дүүстэй нэрээ бас нөгөө ихчин тэгдэж штэ. Нөгөө дүүтэй уулзч ирчээд тэгээ би одоо ингээд яана би одоо аав ээж дээр очино. Яг хоо энэ харилцаа ингээд амар удаан хугацаанд ингээд амар нөгөө нэг авч гараагүй аав ээжтэй амар муу харилцаатай байсан ч гэсэн би одоо засна. Тэгээ буудлын ажил би бол ямар ч авьяасгүй. Гэтэ би ингээд бүгдийг нь сурч эхэлнэ гэдэг. Тэгээ тэнд бас ингээд амар хөөрхөн оптимизм харагдаж байгаа. Тэгэл найдвар төрөө. Тэгээ зүгээр л нэг тэрхэн дүүн зүгээр л хоёул би ингээд тантай цуг байхыг хүссэн штэ гиснээс болж тэр хүний зам яг ингээд тэр мөчөд ингээд шал өөр зам болоод өөр утга учиртай. Гэтэ ингээд бас жоохон зовлонтой ч гэсэн ингээд тэр үндэ амар утга учиртай. Ээж доргоор явдаг байсан хүн чинь арай өөр болоод ирж байгаа. Юу тэр аав ээж дээрээ очих тийм. Аав ээж тэгээ буцаа эвлэрнэ гэдэг чинь бас нөгөө чинь хэдэн жил нөгөө гэрээсээ хол ийцэн өнөөж бас хэцүү штэ. Тэгээ дүүхэн талаа хийдэг. Тийм. Тэгээд зохиолын кофе өрхөөс өмнө гэдэг зохиол нь дахиад цаашаа 2-3 ботолоо гарсан байдаг. Тэгээд дараагийн ботууд нь гэсэн яг одоо энэ зохиолтойгоо адилхан. Бас тийм 4 бүлэгтэй, бас 4 өөр харилцаатай. Яг би нөгөө хальт ингээд нөгөө ревивийг уншихад ингээд жишээлбэл найз нь нас орчихсан нэг хүн явж байгаа ингээд өөр бас нэгч дүүс шиг ах дүүс ч юм уу тийм бас дахиад харилцааны өөр өөр төвчнүүд ингээд дөрвөн бүлгээр илэрхийлсэн 2-3 бот гарсан юм билээ зохиолын удаал. Тийм. Надад бас тэгээд юу дөрөвдөх зохиол дээр нь бас амар тийм тэр ээж охин хоёрын харилцаа бас амар нарийн гаргаж өгсөн шиг санагдав. Тэгээ яг номын төгсгөлийн хэсэгт байдаг шүү дээ. Яг ээж охин хоёрын диалог тийм. Тэрийг бараг ингээд зарим хэсгийг уушаад өгчлээ. Амар гоё ч магадгүй. Тийм. Би алт харчихв. Тэр хэсэгтэр ч түүхийн нэглээд товч ярих уу? Яг юуны талаар тийм. Чи дөрөв бэлгэрч байгаа. Одоо за тэрэн дээр ч юм бол ингэдэж штэ. Нэг эмэгтэй айгу бие муутай. Гэтэ ингээд жирэмсэн болоо хүүхдээ төрүүлэх болоо үгүй болоо тэгээд ер нь бол баг амьд гарах болоо гэд яг үүндээ ирээдүйд юу болохыг мэдэхгүй байгаа. Тэгээд ер нь бол ингээд кафе дотор үйл явдал болж байгаа ирээдүүлөө аялдаг тийм. Тэгээд ирээдүүлөө аялаад охинтойгоо уулздаг. Тэгээд яг тэр үедээ ингээд өөрөө амьд гараагүй гэд мэддэг. Тэгээд одоо тэр чинь ингээд амиа золиослон байж хүүхэд төрүүлж байгаа шүү дээ тий. Тэгсэн мөртлөө ингээд амар хөөрхөн очоод нөгөө охинтойгоо уулзахдаа хэлэхдээ одоо энэ хороод би чамаагаа төрүүлэхээс өөр зүйл хийж чадсангүй дээ. Чи минь намаагаа уучлах чадах уу? Гэхдээ охин минь намааг яаж уучлах бэлээ гэд тэгтлээ их ганцаар дуулчихад тэгээд ингээд өөрийгөө гэхгүй би ингээд өгчлээ штэ гэхгүй ингээд миний охин яаж байгаа бол миний охин ганцаардчихлаа. Би хөөхий төрүүлэхээс өөр юу ч хийж чадсангүй гэд. Тэг энэ яг хандлага нь ингээд надад өөр амар хөөрхөн санагцсан. Тэгээд тэр үед нь тэгээд
тийм чамаагаа тээж төрүүлэхээс өөр зүйлээ би чадаагүй шүү дээ гэхэд яг ингээд тэр хоёр ингээд уйлж эхлээд тэгээд тэр үед нь ингээд яг охин нь нөгөө нэг ээжигээ анхудаа ээжээ гэж дууддаг. Тэгээд тэр нь бас ингээд тэр ээж хүний хувьд ч гэсэн хамгийн анх сонсож байгаа хүний хамгийн анх тэгж сонсоход бол айгүй тийм сэтгэл хөдлөм гэсэн байсан баха. Тийм. Яг энэс уусаа хамгийн сэтгэл. Юу нэг ээж хүүд их хүрээ холбоо гэдэг нөгөө нэг ямар ч зохиолт ямар ч кинод хамгийн тийм хүн сэдвэн байгаад байдаг. Тэгээ яг ингээд сэдвэн ингээд салалтаас эхлээл хүндэрсээ хамгийн сүүлд хамгийн хэцүү дээр буюу их хүр дээр очиж байгаа байхгүй юу. Тэгээ яг юм травматик юм амар хэцүү үйл явдлыг яаж давах нь илүү чухал. Бас тэгээд яг ингээд Япон зохиол бол бас тэр ингээд дөрүүд нь ингээд нэг тийм амар үнж амар тийм зөөлөн яг тийм Япон уур амьсгал ингээ кафенаас нь хүртэл мэдрэгдээд байдаг. Тэгээд энэ дэр чи ингээ ирээдүйнээ аялахад тэр чи ингээ цаг хугацаагаа олох хэрэгтэй шүү дээ. Яг хаана хизээ аялах хэрэгтэй ингээд. Тэгээд за одоо шилбэл за 2030 оны тэр өдөр гэх юм бол тэр өдөр нь заавал одоо тэр охин нь байж ах хэрэгтэй гэдэг. Тэгээд тэр өдөр аялчаад энэ чинь өөрөө мэдчих авдсан шүү дээ. Тэгээ үнэхээр манай нөхөр байгаа бүхнээ хийсэн байна. Амар олон жилийн дараа ч гэсэн охин нь том болсны дараа амлалтандаа хүрсэн байна. Тэгээ энийг мартаагүй байна гэдэг. Яхаарахгүй яг нэг тийм амар үнэнч характер амар үнэртсэн ном. Энд дээр би нөгөө ирээдүйн аялах боломжтой байгаад бас айгүй баярлсан шүү дээ. Хүмүүс дандаа өмнөх 3 жилийн хүмүүс дандаа өнгөрснөрөө аялсан шүү дээ. Тэгсэн чинь ирээдүйн аялах боломжтой юм уу гэж болно шүү дээ гэхэд манай Казо яг өдрөө хэлчихээ. Би яг тэр өдөр чинь аялуулах гэдэг бүр ингэ батна гэдэг нөгөө зохиол дээр баг бичээд авсан юм дээ шүү дээ. Санаагаа өөр ямар байсан бэ? Би бол яг айгу сургамж авсан гэх юм уу? Яг олон талаас нь бодож үзэхэд хүрсэн харилцаануудыг одоо гэр бүлтэй, ээжтэй хандлагт маань айгу question хийсэн гэх юм уу? Одоо ингэ байж лээдэг юм шиг ингэ байдаг шүү дээ гэр бүлтэй ер нь ингээл. Гэхдээ хизээ нэгэн цагт тагцл ирнэ. Тэр үед би харамсгүйгээр одоо цагтаа бүрэн дүрм энэ хүмүүстэй сэтгэлээ зориулж чадчихна уугүй юу гэдэг айгу асуулт надад ирсэн. Тэгэхээр айгу тэгэл бодсон шүү дээ. Хизээ нэгэн цагт хизээч уулзгүйгээр хагцсан. Тэр хүртэл ингээд айгу байдаг зүйл биш ингээ хүндэтгэлтэй талархалтай хүлээж авах хэрэгтэй байна гэж айгу нөлөөсөн надад бол шууд нөлөөсөн. Тийм яалчгүй ингээд нөгөө зохиолын шууд хөндөж байгаа асуудал нь цаг хугацааны шугам те өнгөрсөн одоо ирээдүйдээ хүн яаж хандах вэ гэдгийг яг шууд зорчсон байсан болох надад айгу сонирхолтой байсан. Ер нь их тийм багсаг тийм марцсан бас тийм юмнууд байгаад байсан. Хөнгөн хошигнол маягийн. Зин бодсон айгу боддог. Тийм жишээлбэл маа нөгөө нэг кафе эзэнтэй магаараа гин дүр болохоор ингээд хийж байгаа юмд амарчлыг зориулдаг. Тийм болохоор үздэгхийн тосоо хүртэл хамгийн үнэтэй материалаар хийгээд хүмүүст өнгөө өгчдөг ч юм уу тий. Нэг тийм багсаа юм дөрүүдийг тодорхойлсон юмнууд айгу байсан. Тэгээд эхнэрээ нөгөө нэг өөр айгу тийм нөгөө бүдүүн хатуу биетэй нэг юм том биетэй нэг юм эв хавгүй хүн. Гэсэн мөртлөө ингээ эхнэртэй амар зөөлөн ханддаг ч гэдэм үү тий. Тийм. Тэгээ зохиолч маань өөрөө бас манай reader цэгийн дээр бас ярилцлага нь орсон. Тэн дээр өөрөө яг зохиолоо бичих яг бүр анхнаасаа тэр жүжиг бичгээсээ нэг мөржлийн бэрхшээлтэй хүнтэй танилцсан гэж байгаа байхгүй юу? Нэг хүлээ тайруулсан автослоор. Тэгээд өөрөө төсөөлөлтөд энэ хүн ингээд нэг хүлээ алдсан аюу хэцүү байдаг бахтаа л гэж өмнөөс нь бодсон юм шиг. Тэсэн чинь нөгөө хүн шал эсрэгээрээ бүр амьдралаа аюу сэтгэл хангалуун гэх юм уу? Тэгээд асуусан юм байна л да ингээд өнгөрсөн цаг одоо цагийн магадгүй зохиолчих нь тийм энэ талаар бичсэн гэж бодол төрж исэн ч магадгүй. Тэгээд таны одоо ингээ өнгөрсөн цагийн баталгаа бол та ингээ өнгөрсөн цагт тосолд ороод хүлээ алдсан. Тэгээд та одоо яг тэр харамсдаггүй гэж асуусан юм шүү. Тэгсэн чинь тэр хүн нь болохоор хариулахдаа би юусаа харамсдаггүй. Яагаад тэгэхээр яг өөрийнх нь тэр нөхцөл байдал нь эхнэртэй илүү хайртай болох шалтгаан болсон байхгүй. Тэгээд мэдээж эхнэртэй болоод хайр дурлалтай болоод яг суух болсон чинь нөгөө эхнэрийнх нь эцэг их нь хүлээн зөвшөөрөхгүй. Тэгэхэр уучлаарай хөгжлийн бэрхшээлтэй хүнтэй ингэж амьдрахаар чи зовё штэ гэдгийгсэн байхгүй. Тэгсэн чи эхнэр нь юу гэжсэн бэ гэхээр хүмүүс гаднаасаа тий бэлэг одоо бүтэн тий би бүтэн боловч дотроо ингэж хөгжлийн бэрхшээлтэй болцсон байдаг. Гэтэл энэ хүн гаднаасаа хөгжлийн бэрхшээлтэй хэрнээ доторх оюун санаа нь эрүүл сарвал би энэ хүндээ л аз жаргалтай байж чадна гэж хэлсэн гэж байна. Тэгээ нөгөө хүн болохоор баг тэр байдал нь илүү одоо тэр нөхцөл байдал нь яг ингэж хангалттай. Яг тэгээд ер нь тэр зохиолыг бол бичгийг одоо аюу
гаргасан гэдэг чинь. Бараг тэр дүрээ нөгөө Кейн дүрээр гаргасан юм шиг тэр санаагаа манай Кейч нөгөө багаасаа зүрх муутай амар нөгөө нэг эмнэлэгт айгүйх олон цаг хугацаа өнгөрөөсөн байдаг шүү дээ. Гэтэ ингээд бүр өдөр болго нэг амар тийм аж аргалтайгаар тийм нөгөө яг хин шиг манай их хирай шиг те ингээд ийм free spirit маягаар ингээд өдөр болгоно аюугаа фүүл өнгөрөөдөг байсан. Инээ танаа дүүр хэдий бие нь өвддөг байсан ч гэсэн. Тамаа одоо тэр санаа гарч ирсэн. Тэгээ тэр хоёрын нөхөртөөгөө таарсан анхны уцралч гэсэн тийм байсан шүү дээ. Нөхөр нь осол дараад ингээд бүр биеэ бүтэн боолголцсон. Тэгээ нөгөө моми ир гэдэг хардаг байсан. Тэгээ моми ир тэгээд нэг юм том биеттэй ингээд ийм ив хавгүй байсан болохоор өөрийн тийм хамгаалах чадвартай юм шиг те. Тэгээ тэр хоёр чинь хэсэг үе ирэх цагаан шууд суучдаг. Тийм. Тэгээ тэр хоёр анхны эмнэлэг танилцсан шүү дээ. Нэг нь осолд орсон нөгөөх нь бас төрөлхөвчнээс болоод. Тэгээд дөрүүдийн тэр жижиг уялдаа албан намир байсан. Та хоёр анзаарсан бол дөрөвдүгээр бүлэгт нөгөө нэг кафед нэг танихгүй хүн байдаг шүү дээ. Тэгээд тэр нь явж явж манай нэгдүгээр бүлгийн Фумикогийн найз залуу болж таардаг. Тийм. Тийм Фумико нөгөө цаг хугацаараа аялчаад ингээд кафегаас нөгөө эргэж тойроод хүрээд ирдэг байсан шүү дээ. Тэгээд төгсгөлд нь ингээд охины хүртэл харж хандаад нөхөртөө амтан кофе шопыг ажилуулдаг болчихсон байсан. Тэгээд бүр вау. Манай дөрөв бүгд уялдаа албатай ингээд. Тийм. Тэр өөрийг хандлуулсан лөө. Тэгээд хоёрт тэгвэл яг эцэст нь энэ номоос ингээд авч үлдсэн ч юм уу нэмж хэлэх юм байна уу? Эцэст нь авч үлдэх одоо юмс зохиолын moral of the story гэдэг шүү дээ. Яг moral нь юу байсан бэ гэхээр юм л нөгөө нэг харах өнцгөл өөрчлөлт яг хүлэн зөвшөөрөхлөөс юм болоо. Яг хүн санагдж байгаа юм харах өнцгөө өөрчлөвөл яг тэрийг болоод өнгөрсөнгээ хүлэн зөвшөөрчл арай хялбар шууд дараагийн арга замд харагдаад эхэлчихэж байгаа байхгүй юу? Давах арга зам ч юм уу те дараагийн авах арга хэмжээ нь харагдаад эхэлж байгаа. Тийм болохоор яг ингээд тэр асуудлаа байгаа гэдгийг хүлэн зөвшөөрөөд тэгээд ийм өнцгөөс биш энэ өнцгөөс хараад үзвэл арай амархан юм байна гэсэн маягаар юм болов гэж бодсон. Санааг явуулсан. Миний хувьд гэх юм бол драматик үйл явдлыг хэрхэн туулахгүй гэдгсэн гэсэн шүү дээ. Би бол өөрөө бага насны драма нэлээд удаан хийсэн байхгүй юу. Одоо ингээд юмны талаар жоохон буруу ойлголттой гэх юм уу. Бага насны тэр нэг хүчтэй сэтгэл үлдээсэн болохоор тэгээ сүүлийн үед айгу релиз хийж байгаа гэх юм уу. Одоо жоохон тавьж авалж ойлгож байгаа. Гэтэ ингээд зүгээр би энийг орхичих гэдэг биш. Одоо тэр нөлөөлсөн үйл явдлынхаа хүнээс нь тэр үед яг яасан юм бэ, юу бодож исэн бэ гэдгийг айгу асууж ярилцсан. Тийм болохоор бас нөгөө талаар ингээд ямар нэг үйл явдал нөгөө талын хүний хоорондын харилцаа учраас тэр хүнийхээ сэтгэл одоо бодож байгаа зүйл тэрийг аяга бүрэн дүрэн асууж ингэж байх хэрэгтэй байна л гэж бодсон. Тийм надад л энэ номын хувьд бол амар emotionally intense байсан. Ялангуяа тэр нөгөө нэг харилцаа яг хүмүүсийн тэр харилцаа ямар амар нандин юм бэ гэдгийг амар сайн харуулсан. Тэгээд яг тэр нөгөө нэг бас одоо дөрөв түүх байгаа шүү дээ. Дөрөв түүх нь ингээ ерөнхийдөө ижлэгэн бүтцсэн юм шиг санагцсан. Тэгээ яг тэр оргил хэсэгтээ бол яг ингээл яг тэр хүний эмоцийг, хүний тэр сэтгэлийг, хайрыг бүр ингээд амар гоё тодор, амар сайн дүрсэлсэн. Ер нь бол амар гоё урлагийн бүтээл гэж харж байгаа. Тийм амар сэтгэл хөдлөмөр ойлуулахаар тийм. Дөрвөн түүхээр аюу сэтгэллээ утсан. Тийм дөрвөн богинохон түүх. Тийм. Гэхдээ ингээд аюу сайн бичигдсэн. Яг яхааргүй би бол яхаа айгу жижиг талаас нь хүлээж авч байгаа. Угаасаа яг л жижиг шиг яг сэтгэл хөдлөм, урлагийн яг хүний харилцаа яг ямар гоё нандин хүмүүс ингээ ямар их одоо яа утга учир тэгээ те ямар их сэтгэл гаргаж ямар их одоо үнж байдлаар тэгж би эндээ хандж байгаа юм. Тийм. Тэгэл ер нь л эцээцэд хүн чинь тэгэл нийгмийн амьтан шүү те. Хүнд ер нь бол хүний яг тэр дотоод харилцаанууд л хамаагүй утга учир аз жаргалыг өгч байгаа. Тийм. За. Ном бол юм сайхан ном байлаа. Тийм. Хүмүүс нөгөө нэг хамгийн анх нөө дурдсан шиг айгүй амархан үг хэлэхдээ шууд ингээд нөгөө яс зэрүүл бараг нөгөө гулгаад урчиж болохоор нөгөө тийм сонгодог зохиол тийм зузаан номноос ингээд цааргалдаг хүмүүст бол айгүй дорой уншихтаар ном шиг санагдсан. Би яг нэг ревю харсан байхгүй ингээ Мураками эдэртэй харьцуулсан юм чинь. Надад бол ингээд харьцуулаад амар утгагүй гэх юм уу. Тийм амар Японы сонгодогтой харьцуулаад энэ ч угаасаа жүжигний зохиол тэгээ бичгийн хэв мэн угаасаа өөр. Тийм. Ахтаас нь харьцуулах утгагүй болохоор. Тийм. Тийм шүү дээ. Тэгээ бас нөгөө
энэ зохиолчийн хандлага айгуу таалагдсан ярилцсан дээр өгөхдөө жүжиг байсан. Тэнгуү жүжиг үзэж чадахгүй хүмүүс ном бол гаргачих. Ном гаргасан. Ном унших дургу, ном унших чадахгүй хүнд нь кино олгочих гээд ингээд хэлбэрүүдийн айгуу яасан. Хүн болгон ном уншдаг байх албагүй. Зөвхөн тэр түүхөө өгүүлгээл. Тийм. Гол нь л яг биднэрт өгөөд байгаа тэрийг мэдрүүлэхийн тулд бүхэл аргаар үзэж байгаа. Тэгээ дараагийн номнууд нь ч гэсэн ингээд нэрнээс өөрчлөгөө саргалсан гэж байгаа байхгүй. Эхний ном кофе өрхөөс өмнөөс бол дараагийн номнууд дурсамж бүдгэрхээс өмнө. Вау. Тэгээ ингээд кафегийн түүхүүд гэх хэмжлээ. Айгуу яг тэр кафед олж цаг хугацаар аялж байгаа хүмүүсээ дахиад ингээд өгүүлээд явцсан. Тэгээ ингээд дахиад өөр юм харилцаан дээр ингээд өөр өнцгөр гаргах хэрэгтэй гэсэн санаанд байгаа гэж бодохоор энэ дараагийн номнуудын бас англиар ч хамаагүй орчуулсан нь хэлээж л байгаа. Манайхаас орчуулаасай. За. Тэгээ ер нь одоо яриагаа өндөрлөж шээ. Тэгээд уншигч, үзэгч, сонсогчтой хандаж хэлэхэд бол ингээд магадгүй ямар нэгэн амьдралынхаа нэг үеийг давж иж магадгүй, мэдэрч иж магадгүй, тий салж иж магадгүй, хагцсаж магадгүй. Тэгэх юм бол зүгээр яг энэ зохиолоос мэдрэхтэй бол аюу ганцаараа биш юм байна. Хүн болгон дотроо гаднаа мэдтгүү байжсны дотор ямар нэгэн зүйлийг таван туулж идэг. Тийм болохоор аюу тийм хантай санагдаж магадгүй. Өөрийгөө ойлгоход аюу чухал гэмтэй гэж магадгүй гэж. Ер нь бол яг нөө уншсан байхад бол харамсааргүй ном шиг л гэж захиж хэлмээр байна да. Яг тань уншаад үзсэн байхад тань ямар нэгэн үлтгэл ойлгомжтой болоо. Тэгэхээр амьдралдаа заавал нэг уншаад үзээрэй. Тэгээс номынхаа талаар сэтгэлээр ярьсан баяртай бас баярлалаа. Гурлын нэгэндээ баярлалаа. Тэгээд уншигч үзэх сонсогч нь бас анхааралтай сонсож үзэж сонссон тийм баярлалаа. За баяртай. Бай бай.